энэ 7 хоногийн туршид бүлгийн сургалтыг төлөвлөх, зохион байгуулах, хүргэх буюу Title 401A гэсэн чадамжийг эзэмших болно. Энэ чадамжийн гол зорилго нь сургалтын орчин болон сургалтын шаардлагыг тогтоогоод сургалтын төлөвлөгөө бэлтгэж, сургалт явуулахад шаардлагатай хэрэглэгдэхүүнүүдийг давхар бэлтгэн, сургалт явуулах, суралцахад дэмжих буюу хяналт тавих гэсэн зорилготой байна. Энэ чадамж 5 нэгжээс бүрддэг. Нэгдүгээр сургалтын орчин болон сургалт явуулах шаардлагуудыг ойлгох, хоёрт хичээлийн төлөвлөгөө бэлтгэх, гуравдугаарт сургалт явуулахад хэрэгтэй хэрэглэгдэхүүнүүдийг бэлтгэх, дөрөвдүгээрт сургалт явуулах буюу удирдах, тавд нь суралцахад дэмжих буюу хяналт тавих. За энэ 5 нэгжийг хэрхэн эзэмшиж байгааг таны явуулсан хариултуудаар тооцноо. Та доорх хүснэгтэнд бичсэн ажилбаруудыг хийж 60 оноо цуглуулна. За үүнд сургалтын орчин болон сургалт явуулах шаардлагуудыг тайлбарлах, сургалт явуулахад хэрэгцээтэй нөөц бололцоог бэлтгэх гэсэн чадамжийг эзэмшсэн үгийг чатын сэдв 1, 2, 3-т явуулсан хариултуудыг харгалзаанд өгнө. Хилцүүлгийн сэдвүүдийг 7 хоногийн туршид нээлттэй байрлуулна. Та хязгаарлагдмал нөхцөл, сургалтыг хүргэх ба дэмжих, чиглүүлэх гэсэн 2 хилцүүлэгт хариулт өгнө. Хариултыг өгөхдөө аль болохоор дэлгэрэнгүй жишээ татаж хариулах шаардлагатай. Сургалтыг дэмжих ба хянах гэсэн чадамжийг эзэмшсэн үгийг таны явуулсан бичлэгийг харгалзаанд өгнө. Та 3-5 хүний бүрэлдэхүүнтэй жижиг бүлэгт 40-45 минутын сургалтыг явуулж, үүнийгээ бичлэгээр баримтжуулан бидэнд рүү явуулна. Сургалтыг явуулахдаа анги танхимд, дадлагын газар эсвэл аж ахуйн нэгжээр хийж болно. Нэгжийн нотолгоо буюу Unit Evidence хэсэгт байгаа хүснэгтүүдийг бүглэж, даалгавруудыг хийснээр та 40 оноо цуглуулна. Тэгээд та нийтдээ 100 оноо авснаар энэ нэгжийг эзэмшсэнд тооцно. Нэгжийн шаардлагатай мэдлэгийг Learner Guide буюу суралцагчийн гарын авалгаас уншиж суралцсан. Ингээд 7 хоногийн эцэст таны явуулсан чатын сэдвүүдийн хариулт, хэрэгэлцүүлгийн хариултыг үндэслэн танд оноо өгөх болно.